боловсролыг мэдээж онд сурах гээл бидний аав ээжээс нь үеэс л програмчлалтай шүү дээ. Одоо улаан цэцэн бол тэгвэл одоо улаан дипломтой төгс тэгвэл амжилтанд хүрнэ гээл. Тэгэл энэгээр аюул олон жил програмчлагдаад тэгэл улаан дипломтой төгсөөл тэгэл ямар ч амжилт ирдгүү гэдгийг ойлгоод л хан мөрөх ч юм уу да тий. Хүн болгон өөрийн гэсэн гений ялгаатай. Хүн болгон өөрийн гэсэн тийм одоо өгдөлтэй. Тэр өгдлийг бас нээж илрүүлэх. Чинь би бол хүүхдтэй тийм ямар ч ингэж өсөлт боломжуудыг олгоно. Тэгээ эрхчлөө өгч. Тэгэхээр чи үнэхээр жүржин дуртай юм уу, алим дуртай юм уу, эсвэл одоо хөгжим тоглоод одоо кайф авч юм уу, эсвэл програм бичээд кайф авч юм уу. Тэгэхээр тэр боломжийг нь хангаж өгөх хэрэгтэй юм шиг. Тэгээд өрсөлдөх чадвараар хүмүүс илүү түлхэж өгөөл. Тэгээд дараа нь тэр хүүхэд маань өөрөө генетикийнхээ онцлогоос хамаарат өөрөө яг ямар үйлдэл хийж хад допамин ялгарч юм те. Хэрнлүүгээр тийм донтогч юм уу одоо шуналдах процесс. Одоо энийг арай гоё үгээр хэлээд passion гэх те англиар. Энэ яг цаанаа яриад гэх юм бол одоо шунал шүү дээ те. Хүний яг асар их хүсэл эрмэлзэл төрөөд тэрнлүүгээр донтож байгаа процесс те. Одоо магадгүй энд академик юм ярьж байна те. Магадгүй тэрэндээ донтцсон байхгүй тийм. Яг л би энэ хүмүүсийг өөрчлөмөр нь яг л энэ хүмүүст би ийм боловсролыг олгомоор. Энэ донтолтыг хаанаас олж авах вэ гэдгээр хүн болгон хүүхэд болгон нэг хайх боломжийг өгөх ёстой юм зүйлийг бодоод байна. Яг сүүлд уншиж байгаа битүүрт ном байгаа. Harry Potter монгол хэлтэй, англи хэлтэй. Тэгээ Audible-ийн Amazon-ны нэг аппликейшн гэдэг. Тэн дээр ингээд худалдаад авчдаг. За нэг 10 гаруй доллар байдаг. Гэвч гэртээ худалдаад авчдаг. Тэгээд тэн дээр ямар юу үзэж байгаа вэ гэхлээр одоо манай хүүгийн хувьд болохоор нэг асуудал байгаа. Монгол хэл нь аягүй муу болдог. Англиар аягүй сайн ойлгодог, монголоор муу ярьдаг, муу ойлгодог. Тэгэнгүүт хацуулсан уншилтууд хийж байгаа. За эхний үед бол аягүй дургу байгаа юм. Ерөөсөө уншихгүй би зөвхөн англи дээр ном уншдаг. Тэгээд хүчээр уншиж байгаа. Тэгээд хамтаа байдлаар чадаад ирэхлээр хүн чинь сонирхолтой болоод өгүүлбэр тэгээ унтахт нь нөгөө Audible-ийг сонсоход тэгээ ингээд яг хамт хийгээд тахлаа нөгөө хүн чинь сонирхолтой. За өмнө нь үзсэн одоо ингээд номоо уншаа. Тэгэхээр тоохгүй тоож өгөөд. Яг хамт хийх хэрэгтэй юм. Тэгээд үүтэй яг тэр магадгүй тэр процессоос нь өөрөө зэгчүүд аюу кайф авч сурах хэрэгтэй. Магадгүй тэр Harry Potter одоо бидний баг багт юм олигтой уран зохиолын ном байдагчгүй байсан юм байна л дээ. Нэргээ харахад Harry Potter-ыг ингээд уншихлаар бас аюу гоё юм. Уншаа сонсоод дээрээс нь бас одоо тэр аудио букийг сонсдог нь бас аюу сонсгол сайжруулна. Тэгэхээр энэ одоо олон талын ач холбогдолтой. Тэгээ энийг аюу тийм сонирхолтой хэлбэрээр нэг хэрэгтэй юм байна гэж боддог. Суралцахтаа амьдрангаас суралцах гэсэн. Юм уу суралцсангаа амьдрах одоо суралцсангаа гэр бүлийн орчин аюу сайхан өнгөрөх ч гэдэг юм. Тэгэхээр манай гэр бүлийн хувьд сүүлийн үед нэг тийм их үйл ажил хийж байна. Хэлийг бид нар бас нэг буруу ойлгоод. Хэл бол одоо хүний тарих сэтгэх боломж юм билээ л дээ. Бид нар чинь монгол хэлийг одоо хамгийн муу хичээл гэж авч үздэг юм шүү дээ. Математикаар нөрөлтүүлдэг. Гэтэл яагаад вэ гэхээр монгол хэл түүхээ хамгийн чухал хичээл байсан. Одоо эргээд бодож. Хамгийн мундаг хичээл учраас хэл заах багш байхгүй. Багш байхгүй учраас өөрөө дээрээс нь монгол хэл түүхийг ямар ч юу гэдэг хайрцаглах боломжгүй. Яаж юм бол яаж зааж болно. Гэтэл математик бол хажууд нь амархан байхгүй тийм. Чи яг л нэг аргаар бодно. Эсвэл 2 3 аргаар бодно. Тэгээд хариу гарна тий. Шалах боломжтой. Монгол хэлийг шалгахад хэцүү. Хамгийн амархан арга нь 4 тий 4-ээр шалгадаг. Тэгэнгүүт манайхан монгол хэлийг бол яг 4 заах болох. Тэгээ одоо үндсэндээ зөв бичгийн 4 заадаг. Тэгээ зөв буруу бичгийг шалгадаг ийм болчихж байна. Тэгэхээр өнөөдөр одоо програм хөгжсөн газар бол англи үгээр буруу бичих гэдэг болох байхгүй шүү дээ. Тэгэхээр монгол үгээр буруу бичнэ гэдэг ойлголт угаасаа байхгүй болох ёстой. Тэгэхээр энэ үгийг чийлэх биш. Эсвэргээр сэтгэж харилцаж бодох сургалтыг заах. Тэгээ илүү тоглолтог ч юм уу те илүү хоорондоо өсөлт тэр талаар хүмүүсүүдийг явуулах.